салхи тогтворгүй байгаагаас цурамд орсон төмөр цурмаас гарах алдах явдал гарч байна. 2 настай хүүхэд моринд өшгөлүүлж гэмтжээ. Химийн хорт утсыг үйл ажиллагаанд ашиглах хэрэгт хуулийн дагуу хариуцлага оногдуулна. Авгаа эх орны данд ялсны 80 жил сэдэвт марк худалдаанд гарлаа. Дуу шүлгийн уралдаанд оролцохдоо дагалдах баримтыг заавал бүглэж бичлэгийн хамт ирүүлээрэй. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Булган Сэлэнг Хинти зэрэг аймагуудад ой хэрийн төмөртэй байна. Үүнээс Сэлэнг аймгийн Цагаануур, Зүүнбүрэн, Хушаат сумаас гадна Ерөө, Сайхан зэрэг сумдад ой хэрийн төмөр гарч төмрийг унтрахаар онцгой байдлын ерөнхий газар, үндэсний аврах баригад, нийслэлийн онцгой байдлын газар, Дархан уул Орхон аймгийн онцгой байдлын албахаагчид ажилласаар байна. Түүнчлэн Зүүнбүрэн, Хушаат сумын мэрэгжлийн анги орон нутгийн иргэд ажиллаж байна. Төмрийн нөхцөл байдалд агаараас тандалт хийж хариу арга хэмжээ авах ажлыг зохион байгуулжээ. Зүүнбүрэн Хушаат сумыг хамарсан төмөр дээгүүр зураг хийлээ. Ер нь бол талбай бол нэлээд том. 2 төмөр бол ерөнхийдөө өргөн урт нь бол 10 бараг 20 хацаатай шахуу юм том талбай хамарсан төмөр байна. Маш олон уулын хамаар салаалж орсон юм төмөр. Тэгээ салхи бол нэлээд докторгүй байна. Тийм учраас бас төмөр цурмнаас гарах, цурмнаас алдах ийм асуудлууд бол бас нэлээд их гарч байна. 2 настай хүүхэд моринд өшгөлүүлж гэмтсэн явдал Сүхбаатар аймагт гарлаа. Хүүхэд толгойдоо хүнд гэмтэл авч 4 ойдол тавиулсан байна. Дулааны улирал эхэлсэнтэй холбоотой бага насны хүүхэд гадаа тоглох үедээ автомашинд мөргүүлэх, дугуй унаж хашаа мөргөж гэмтэх, мориноос унах, моринд өшгөлүүлэх зэргээр гэмтэж бэртэх явдал гарч байна. Иймээс томчууд эрсдэл хаанч байж болзошгүйг тооцож анхаарал хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Химийн хорт утсыг тусгай зөвшөөрлгүйгээр үйл ажиллагаанд ашигласан үйлдэлийг экологийн цагдаагийн алба илрүүлээд байна. Тодорхойлбол Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үн тэтэл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон 27 нэр төрлийн бодисыг тусгай зөвшөөрлгүй худалдаа авч үйл ажиллагаанд ашиглажээ. Энэ нь хүрээлэн буй орчин хүн зооны эрүүл мэндийн эсрэг үйлдэж буй гэмт хэрэг болно. Тиймээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр холбогдох албанд шилжүүлсэн байна. Мөн учруулсан хохирлын хэмжээг тогтоож нөхөн төлөвлөх юм а. Монгол шуудан компани Авгаа эх орны дайны ялалтын 80 жилийн өв зориулан шуудангийн шинэ марк худалдаанд гаргалаа. Мөн тус маркийг дагалдуулан анхны өдрийн дугтун худалдааг маркийн газар төв шуудан болон шуудан үйлчилгээний 21, 36, 38, 46, 51-р салбарт нэгэн зэрэг зохион байгууллаа. Тус маркт цэлмэг тэнгэрийг бэлгэдсэн цэнхэр дэвсгэр дээр төв хэсэгт нь ЕВ УЧЦ-ийн бүтээл Сталинградын тулааны баатруудад зориулсан алдарт эх орон дуудаж байна хөшөөг дүрсэлжээ. Түнчлэн инх тайван ялалт цэргийн алдар хүнд бахархлын бэлэгдэл лаврын мөчр Георгийн тууцыг дүрсэлсэн байна. Энэ хөшөө нь ард түмнийг эх орноо хамгаалах тэмцэлд урайлан дууддаг. Ice Global телевизээс Авгаа эх орны дайны ялалтын 80 жилийн өв зориулан зохион байгуулж буй дуу шүлгийн уралдаан үргэлжилж байна. Уралдаанд Монгол Орос зөвлөлтийн үеийн дуу шүлгээр оролцох боломжтой. Харин өөрийн бичлэгийг ирүүлэхдээ дагалдах баримтыг заавал бүглэж бичлэгийн хамт ирүүлэхээ мартуузай. Энэхүү баримт нь хэн хаанаас ямар бүтээлээр оролцож байгааг таниулах зорилготой юм а. Энэ сарын 30-ны байдлаар Улаанбурхны халдварын тохиолдол 986 болж нэмэгджээ. Халдвар төвчин судлалын үндэсний төв болон аймгийн эмнэлэгт нийт 239 хүн хэвт эмчилүүлж байна. Харин гэрийн хяналтанд 52 хүн байгаа бол с 20 тохиолдол байна.
Мөн халдвартай хүнтэй харьцсан ойройсон 11539 хүн байна. Ice Global-ийн цөөн хоромын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.